төрийн эмнэлтийн тухай хуулийг чам мөрдөж төсвийн хөрөнгөөр шинэ жил байгууллагын болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй, бэлэг тусгалын зүйл бэлтгэхгүй. Төрийн бүх албанд одоо альва тийм тансаглал шинжилгээ тэмдэглэхгүй. Энэ шинэ жилийн үйл ер нь гэр бүлийн баялаг гэж тэмдэглэв. Тийм уриалга гаргацгаа дор бүртээ цагаан сараал одоо тэмдэглэдэг бай. За төвчиж болох арга хэмжээ зардлын санхүүжилтийг 2025 хугацаанд зогсоож хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэмнэлттэй үргэлжлэлтэй байдлаар зохион байгуулъя. Хурал семинар сургалтыг бол танхимаар бус захимаар зохион байгуулж дотоод гадаад төлөвлөлт тээвэр шатгаан зочин төлөөлөгч хүлээх зарлах хэрэгтэй. Тавилгын тогшил, тоног төхөөрөмж, бичгэргийн зүйлс худалдаж авахгүй нөгөө захимаар одоо явуулъя. Гурав дахь хэдгээ дээр гүйцэтгүүлэх зөвлөх үйлчлэгээ болон бусад гэрээг шинээр байгуулахгүй. Төрийн байгууллагуудыг хэрэгжүүлдэг хөтөлбөр арга хэмжээний зардлын санхүүжилтийг дараагийн төсвийн жилд шилжүүлэх. Хөтөлбөр арга хэмжээний зардлын санхүүжилтийг дараа жилийн төсвийн жилд шилжүүлэх. За уул ухаан бүтээгдэхүүний экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлаж шаардлагатай хэмжээ авахыг Эрдэнэс Монгол наран цагт Эрдэнэс 5-7 Сэрэн самбуу за иргэд аж ахуйн нэгжүүдэд тус хүндрэл үүсгэлт саатуулахгүйгээр зөвлөн туслах байдлаар татварын хөрөнгөөр бардуулах хэмжээ авч хэрэгжүүлэх юм. Сангийн сайд чухал нарт таалгаж байна.